Өнөөдөр амьсгалж би талархал намайг аварч өгснүнч талархал хүслэр бүгд болохгүй ч бай эзэн удирдаж байгаа бүх зүйл талархал надад өгсөн бүхэн талархал бүхний буцаах байсан ч талархал надад зовлон зөвшөөрөөд эзний хүслийг ойлгуулсан бүх зүйл талархал эзэндээ талархъя намайг өдий зэрэгт хүргэснэн эзний нэг үсэл эзэндээ талархъя намайг хайрлан байдаг эзний хайр талархаж байна. Эзний дотор байгаа талархал жинхэнэ найдвар өгснүнч талархал ийм намайг гололгүй хүүгээ болгон авсан тань бүх зүйл талархал эзэндээ талархъя намайг өдий зэрэгт хүргэснэн эзний нэг үсэл эзэндээ талархъя намайг хайрлан байдаг эзний хайр талархаж байна. За та бүхэнтэйгээ дахин уулзсандаа баяртай байна. За хамтдаа залбираад бүгдээрээ хэлцгээе. Бидний үргэлж хайрладаг, бидэнтэй үргэлж хамт байдаг Бурхан танд баярлалаа. Таны өмнө гим нүгэлтэй мөнхийн мөхөл рүү явахаас өөр аргагүй исэн бид бүхнийг Бурхан та хайрлаж өөрийнхөө хүү Есүс Христийг илгээж бидний гим нүглийг уучилж өгсөн танд баярлалаа. Бидний үлдсэн амьдралыг Бурхан та өөрийнхөө бий болгож өгсөн чуулган дотор удирдах, чиглүүлж, зааж, зааварчилж өгдөг танд талархлаа. Энэ ертөнцийн дээр амьдарч байхдаа Бурхан таныг илүү баярлуулсан, Бурхан таны өмнө илүү зөв зохистой, Бурхан таны үгийн дагуу амьдардаг амьдралаар амьдарч чадхад та бидэнтэй хамт байж тусалж удирдах өгөөрэй. Одоо хүртэл хайж чадаагүй гим нүгэл, одоо хүртэл суул дорой байгаа тэр дүрхөө Бурхан таны үгээр тайлан хайж, Бурхан таны өмнө илүү зөв зохистой амьдралаар илүү Бурхан таныг баярлуулсан, илүү олон хүмүүс сайн мэдээ тараасан амьдралаар амьдарч чадхад та тусалж удирдах өгөөрэй. Өнөөдрийн ийхүү үгийн цагта Бурхантай хамт байж
Эзэн бурхан таны үгийг бурхан таны үг гэж хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэн үйлдээд бурхан танаас өрөөлийг авсан амьдралаар амьдрч чадхад та туслаарай. Өнөөдрийн үг бидний амьдралд үйлс болон хэрэгжихэд бурхантай хамт байж ариун сүнс та үгийг ухааруулж та бидэнтэй хамт байж удирдах өгөөрэй. Өнөөдрийн энэхүү үгийн цагт ч гэсэн бурхан таны үг дамжуулагдахад та туслаарай. Бүх цаг хугацааг бурхан таны нэгүсэл даатхан биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр гонзалбарлаа. Амен. За өнөөдөр бүгдээрээ үгийн дагуу үйлддэг амьдрал гэдэг одоо сэдвээр бүгдээрээ хамтдаа суралцъя. За Бурхан Библийг бичиж өгсөн шалтгаан нь за бид бүхнийг Бурханы энэ бичигдсэн үгийн дагуу амьдраасаа гэж хүсдэгэ гэсэн. За мөн энэ Библиэлд гарсан хүмүүс одоо бүгдээрээ Бурханы үгийн дагуу амьдрч, Бурханы үгийн дагуу хөдөлж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханы үгийн дагуу шийдэж, Бурханы үгийн дагуу хөдөлдөг байсан байна. За тийм учраас энэ Бурханд хэрэглэгдсэн бүхий л хүмүүс Бурхан үгээ айлтахад тэр үгийнхэн дагуу амьдрдаг тийм амьдралаар амьдэрсэн байна. За бид нар Библийг сурангаа Библиэл дээр гарч байгаа итгэлийн баатарууд, итгэлийн хүмүүсийн талаар хамтдаа суралцдаг. За тэгвэл тэр хүмүүсээс бид нар ер нь юу сурах гэдэг юм бэ? Тэр хүмүүсийн нэрс гардаг, тэр хүмүүсийн амьдрал гардаг, тэр хүмүүсийн үйлс гардаг. За тэр хүмүүсийн алдаач гэсэн гарч байгаа. Тэгэхээр бид нэр тэр хүмүүсийг харангаа яг энэ хүн шиг те Бурханы юм ингэж үгийн дагуу үйлдэж амьдрах ёстой байна гэдгийг л бид бүхэн суралцж байгаа. За Есүс ч гэсэн энэ газар дээр ирээд би энэ газар дээр те өөрийн хүслээр ямар нэгэн зүйлийг хийхээр ирээгүй гэж байгаа. Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө гэж байгаа. Бүх зүйл Бурханы хүслийн төлөө үйлдэгдхийг Бурхан хүсэж байдаг. За чуулган ч гэсэн оршин тогтон байгаа нь Бурханы хүслийг үйлдэхийн тулд. Бурханы үгийг те бид бүхэн суралцаад үгийг нь ойлгосон бол тэр үгийнхэн дагуу амьдрахын тулд бид бүхэн цуглаж байгаа юм. За тийм учраас Библиэлд гарсан энэ хүмүүсийн амьдралыг харвал Бурханы үгийн дагуу амьдрсан байна. За Бурханы үгийн дагуу амьдрах нь амар биш ч гэсэн за тэр дунд Бурханы хамгийн том ерөөл байж байгаа юм. За Бурхан үгийн дагуу амьдарч байгаа тэр хүмүүсийн амьдрал Бурхан ерөөлөө болгодог. За тэр ерөөл нь ямар ерөөл вэ? Урд өмнө хизээч болж байгаагүй тийм гайхамшигтай ерөөлийг Бурхан аврагдсан хүмүүсийн хүний бүрийн амьдралд нь өгөхийг хүсэж байдаг. За үгийн дагуу амьдарч байгаа хүн гэж байгаа. За тэгвэл үгийн дагуу үлддэг хүний амьдрал нь ямар байдаг талаар бүгдээрээ өнөөдөр бодож үзцгээе. За 1-р хаад номын 17-гийн 5-р эшлэл байна. 1-р хаад 17-гийн 5-р эшлэл. За энэ ишлэлийг унших юм бол Илия явж эзний үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад Йорданы зүүн талд байх Хэрэд горхны хөвөнд амьдрав. За Илия явж эзний үгийн дагуу үйлдлээ гэж байна. За Бурхан Илия шүзүүлэгчд үгээ айлтсан. За Израилийн ард түмэнд энэ Бурхан руу чиглүүлэх, за Бурхан байгаа гэдгийг мэдүүлэхийн тулд энэ Бурхан Илия гэдэг хүнийг босгон байгуулсан. За тэр хүнээр дамжуулаад Бурхан ажилласан байна. Ажилласан шалтгаан нь юу вэ? Бурханы үгийн дагуу дуулууртай амьдрдаг тийм хүн байсан учраас Бурхан Илияг дуудаад Илиягаар дамжуулан Бурхан өөрийнхөө ажлаа хийлэгдэг байна. За Илияг Библиэлд сарах юм бол Бурханы хүн гэж хэлж байгаа. За намайг Бурханы хүнээ гэж дуудвал ямар гоё вэ те? Намайг юу гэж дуудаж байна? Ой,
За бид нар ч одоо дуудвал сонсохгүй шүү дээ, тэ. Тэр инээ гээл тэ хоорондоо ингээл дууддаг. За тэгвэл Библиэлд гарч байгаа итгэлийн хүмүүсийн одоо Бурхны хүн гэж хэлэгдсэн хүн тийм олон байдаггүй. За тэр чинээгээрээ Бурхны хүн гэж дуудагдах хэмжээний Бурхны өмнө амьдрсан учраас Бурхны хүнээ гэж дуудаж байгаа юм. Бурхан Тимотиг Бурхны хүнээ гэж хэлдэг. Тимот ч гэсэн Бурхны өмнө Бурхны үгийн дагуу Бурхан юу гэж хэлнэ яг тэр үгийнхэн дагуу амьдрсан учраас Бурхны хүнээ гэж хэлэгдэж байгаа. Бурхны хүн гэж хэлэгдэж байгаа нь яг л Бурхны бичигдсэн үгийн дагуу амьдарч байгаа учраас Бурхны хүнээ гэж дуудагдаж байгаа. Илия ч гэсэн Бурхны үгийн дагуу үйлдлээ гэж байгаа. Илия явж эзний үгийн дагуу үйлдлээ гэж байгаа. Энэ Бурхны үгийн дагуу үйлдэнэ гэдэг нь за тэр хүн хэр хэмжээгээр Бурхныг хайрлаж Бурхны төлөө амьдрий гэсэн сэтгэлтэй хүн байна. Тэр нь харагдаж байгаа. За бид нар бүгдээрээ л аврагдсан бүгдээрээ чуулгандаа ирээд итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Бурхан хүн нэг бүрийг ч гэсэн Бурхны хүнээ гэж дуудахыг хүсэж байгаа. Хүн нэг бүрийг Бурхны үгийн дагуу амьдраасаа гэж хүсэж байгаа. Яагаад заавал үгийн дагуу амьдрах гэдэг юм бэ? Тэгж шаардаад байгаа зүйл нь юу юм бэ? Бурхан амьдралд нь ёроолыг л болох гэдэг юм. Бурхан амьдралд нь тийм ээ хизээч өмнө тохиолдож байгаа тийм зүйлийг л тохиолдуулах гэдэг байгаа байхгүй юу? Тийм л учраас Бурхан үгийнхаа дагуу амьдраасаа гэж хүсэж байдаг байна. За энэ Бурхны үгийг дагаад амьдрах нь амар зүйл биш нэг талаараа. Гэхдээ тэр дунд Бурхны нэгүсэл дүүрэн байдаг байна. Бурхны нэгүсэл дүүрэн. За бид нар энэ газар дээр амьдраад одоо Бурхны нэгүслийг л санах юм бол ямар ч нөхцөл байдал донд талархаж амьдарч болохоор эцэст нь үр дүнд нь бид нар хаашаа явах вэ? Мөнхийн ус руу Бурхан бидний төлөө бидэж өгсөн тэр мөнхийн улсад очиод амьдрна гэсэн. Тэр энэ газар дээр тохиолдож байгаа бүхий зүйл яг үндэ тэр нэгүслийг санах юм бол хэцүү зүйл юусэн биш. Харин тэр нэгүслийг мартаад байгаа учраас л хэцүү байгаа. Бурхны нэгүслийг мартах юм бол гомдлож эхэлдэг. Бурхны нэгүслийг мартаж эхлэх юм бол төвөгшөөж эхэлдэг. Эсвэргээрээ Бурхны нэгүслийг санаж, Бурхны нэгүслийг тийм ээ сэтгэлдээ хадгалаад амьдрах юм бол бүх зүйл амарх. Тэр нэгүслийг мартж байна уу, мартахгүй байна уу гэдгээс нь хамаарат. За, Илия Бурхны үгийн дагуу үйлдсэн. За, гэтэл юу болсон бэ? За, энэ дээрээс харах юм бол 1-р хаад 17-гийн 6-7 дугаар эшлэлээс харах юм бол Бурхан энэ Хэрэт горхны хөөнд Илияг амьдр гэж хэлэхэд горхиноос нь ундаалж идэх зүйлийг нь Бурхан хэрээнүүдэд тушааж өглөө орой бүр талах болоод махыг авчирдаг гэсэн. Өөрт нь нэрэгтэй хоол хүнсийг Бурхан өгч байна шүү дээ, тий? Библиэс харах юм бол за бид нар юу идэх вэ? Юу өмсөх вэ? Яаж амьдрах вэ гэл амьдралын санаа зовол их байдаг. Гэтэл Библиэлд эхлээд түүний хаанчлалын төлөө амьдраарай гэж байна. Гэхдээ эхлээд энэ уух зүйлийн төлөө амьдрахгүйгээр хаанчлалын төлөө амьдрал одоо юу уух юм бэ гэдэг санаа зовнд хүн болгонд байдаг. Гэхдээ эхлээд амт цангаад энэ эхлээд усаа унаас тий. Гэтэл Бурхан эхлээд хаанчлалын төлөө амьдраа. Бурхны үгийн дагуу амьдраа гэж хэлээд байгаа. За, Илия Бурхны үгийн дагуу явсан. За, тэр газар Илия өөрөө хоолоо хийгээд хоолоо бэлдээд усаа очиж зөөгөөл тийм ээ. Тэгж амьдраагүй. Бурхан горхины хөвөнд амьдруулад идэх хоолыг нь хэрээнүүдэд тушаагаад тэр хэрээнүүд яасан бэ? Библиэлд харах юм бол хэрээнүүд түүнд өглөө орой болгон талах авчирдаг байсан бөгөөд тэр горхины уснаас ундаалдаг байв гэж. Өдөр бүр өглөө орой бүр талах авчирдаг байсан. Бас мах авчирдаг байсан. За, ганцхан л талах идэд байвал тийм ээ мах идмээр санагдаж шүү дээ, тий? За, хүн мах идэхгүйгээр ялангуяа монголчууд мах идэхгүйгээр бол
Махгүй хоолыг энэ хоол биш вэ гэдэг. Юу гэсэн үг юм? Хоол л шүү дээ, тэ? Махгүй шүү дээ. Тэгэхээр хоол биш. За бид нар юу вэ? Махтай хоолыг л хоол гэж үзэж байгаа. За бурхан Илиад ч гэсэн энэ махыг өдөр өгсөн байна. За гэхдээ ингэж амьдарч байгаа дууссан юм биш. Үргэлжлүүлээд тарах юм бол дахиад бурханы үг Илиад ирсэн. Босож Сидонд хариалагддаг Зарефат руу явж тэндэ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд би тушаасан гэж байгаа. За горихны хөвөөнд амьдрал тэмээ байж исэн чинь бурхан Зарефат руу яваа гэж байгаа юм. Тэнд хариалагддаг нэгэн бэлэвсэн эмэгтэйд би чамайг тушаасан гэж байгаа. Гэхдээ бурханы яв гэсэн газар нэг талаараа их сайхан газар юм шиг санагдж байгаа боловч илүү хэцүү газар байсан. Энэ бэлэвсэн эмэгтэй яасан бэ? Хамгийн сүүлийн одоо хоолоо идээд үхэх хэмжээний л тийм нөхцөл байдал донд байсан. Домбондох гурал нэг атгахын гурал домбондох тостол байсан. За энэгээр хамгийн сүүлийн удаа бин хийж идээд тэгэл өөхөх хэмжээний байсан. За бурхан Илияг тэр газар руу явуулдаг. Тэр бэлэвсэн эмэгтэйтэй уулзуулдаг. За тэгээд Илия тэр бэлэвсэн эмэгтэйтэй уулзаад надад жаахан идэх хэм аваад ирээ гэсэн. Тэгсэн чинь бэлэвсэн эмэгтэй үгүй надад дөрөөс юм атгахын л гурил байна. Жаахан тосол байна. Би энийг идэхийн тулд төлөө хайхаар би явж байна. Хүүтэйгээ хамт энийг идэл үхэндээ гэсэн. Тэгсэн чинь Илия шөөзүүлэгч зүгөөрээ эхлээ надад бин хийгээд аваад ирээ. Тэг үлдснийг нь та хоёр идэрэй гэж. Гэхдээ хамгийн сүүлийн талхаа иднэ гэвэл энэ ч одоо бүгдийг идэж чадахгүй үстэй. Гэтэл энийхээ талын үг гинэ. За энийх талаар хэцүү зүйл байгаа юм. Хамгийн сүүлийн хоолоо идчихсэн чинь л талын идэрээ, талын хашоогороо. Гэвэл амархан биш шүү дээ. Гэхдээ энэ бэлэвсэн эмэгтэй яг үгийн дагуу үйлдэлсэн байгаа. За 1-р хат номынхаа 17-гийн 12-оос за 12-оос 14-р эшлэлээр харах юм бол за ингэж гарч байгаа нь харин тэр эмэгтэйд хариуд нь таны бурхан эзэн амьд надад савндах атгахын гурал довондох жаахан тосноос өөр юу ч үгүй харагтун би гэртээ хайрч өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо төлөө түүж байна. Дараа нь бид үхэх байхтаа гэв. Тэгэхэд Илия эмэгтэйд бүү явж хийснээр л хий. Харин байгаа юмнасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над руу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийх тун. Учир нь эзэн энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийн хүртэл савндах гурилж дуусахгүй тостоод омж хоосрахгүй гэж Израилийн бурхан эзэн айлцсан юм гэв. За тухайн үед бол ган гачиг болж исэн. За тийм учраас ган гачигтай байх юм бол өвснөгөө орохгүй. Өвснөгөө орохгүй бол одоо амьтан байхад хэцүү шүү дээ. Тийм учраас ган гачиг болж байна гэдэг маань эсэргээр хоолн сомсдохын шинж тэмдэг гэсэн. Тийм учраас л ийм нөхцөл донд байсан. Ийм хэцүү нөхцөл донд байхад эзний иш үзүүлэгч ирээд атгахын тэр гурилнаасаа жоохон бин гээд аваад ирэх гэсэн. За чи үгийн дагуу үйлдчих юм бол дахин бороо орох хүртэл чиний өөрт чинь байгаа тостоо домж хоосрохгүй савндах гурилчин ч дундарч дуусахгүй гэж хэлсэн. За энэ бурхны үгийн дагуу энэ бэлэвсэн эмэгтэй бол үйлдэлсэн байна. Эхлээд бин хийгээд Илия шүүцүүлэгчд өгсөн. За тэгсэн чинь яасан бэ?
16 дугаар ишлээс харах юм бол Илиягаар дамжсан эзний айлтсанчлан савндах гурилж домбон доторх тосч дууссангүй гэж байгаа. Дахин бороо орох өдрийн хүртэл гэж байгаа. Хизээч дуусаагүй. Энэ маань Бурхны үгийн дагуу амьдарч байгаа хүний амьдрал нь ингэж өөрчлөгддөг юм а гэдгийг хэлж байгаа юм. За энэ ертөнцийг харах юм бол Бурхны үгийн дагуу үйлдэл амьдрна гэдэг нэг талаараа хэцүү юм шиг. Нөгөө талаараа ч бас боломжгүй юм шиг. Бурхны үгийн дагуу амьдрна гэхээр энэ ертөнцийн амьдралаас өөр амьдралаар амьдрах гээд байгаа учраас нэг л болж өгөхгүй юм шиг санагддаг. Үгийн дагуу амьдрий гэхэл яг л нэг үеийнхэн дундаас хосроод байгаа ч юм шиг. Үгийн дагуу үйлдэл амьдрий гэхээр нэг зөв амьдрал биш ч юм шиг. Үгийн дагуу амьдрий гэхээр нэг болохгүй ч юм шиг, нэг хийсвэр ч юм шиг тийм ойлголттой байдаг. Гэхдээ Бурхны үгийн дагуу амьдрах юм бол гарцаагүй ерөөлийг авдаг байна. Энэ бэлэвсэн эмэгтэй үгийн дагуу үлдсэн юу вэ? Үгийн дагуу ерөөгдөж байгаа. Үгийн дагуу үйлдэх юм бол үгийн дагуу л ерөөлийг авдаг байна. Үгийн дагуу үйлдэхгүй бол үгийн дагуу ч гэсэн ерөөлийг авахгүй гэсэн. Энэ бэлэвсэн эмэгтэй гарцаагүй домондох жаахан гурилнаасаа тийм ээ бин хийгээд Илияш үзүүлэгчд өгдөг. Тийм учраас бороод орох өдрийн хүртэл тийм ээ цатгалан хоолтой ундтай байсан байна. Үгийн дагуу үйлцсэн учраас. За Бурхан аврагдсан хүмүүсээс үгийн дагуу амьдрахыг хүсдэг байна. Яагаад вэ? Бурхан таныг өрөөх гээд байгаа учраас. Бурхан таны амьдралд гайхамшигтай зүйлийг үйлдэх гээд байгаа учраас. Хүмүүс тийм ээ гайхамшигтай зүйлийг л бас нэг мэдэрмээр ч юм уу амьдралдаа нэг тохиолдуулж үзмээр ч юм шиг санагддаг штеп. Тийм амьдралыг чинь Бурхан тийм ээ үгийн дагуу амьдрах юм бол үйлдэж өгье гэж хэлж байгаа юм. За энэ нь Бурхны хүч чадалгүйдээ энэ миний амьдрал тохиолдож болохгүй байгаа юм биш. Миний амьдралаас шалтгаалаад байгаа. За та бүхэн Бурхны үгийг сонсохдоо заримдаа тэ хүний үг юм шиг сонсох тохиолдол бид бүхэнд байдаг. За тэр сэтгэлийн хандлага нь зөв биш байна. За тийм сэтгэлийн хандлагаар үг сонсох юм бол Бурхны үг гэж хизээж таны сэтгэлд орохгүй гэсэн. Энэ Библи ариун сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүсээр дамжуулан бичигдсэн ном. Энэ үгийг ч гэсэн ариун сүнсээр хөдөлгөгдөн дамжуул байхад тэр үгийг зүгээр өөрийнхөө бодлоор хүлээж авч байгаа бол танд ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн. За бүр бодтой болсон зүйл нь юу вэ гэхээр энэ Тесалоник гэдэг чуулганд Илч Паул 3-7 хоног л энэ Бурхны үгийг дамжуулсан байна. 3-7 оны хугацаанд энэ үгийг дамжуулахад энэ Тесалоник гэдэг чуулганы ахан дүүс юу вэ? Энэ үг үнэн эсхийг судалж, нягталж, Бурхны үг үнэн юм байна гэсэн сэтгэлээр хүлээж авсан. Тийм учраас энэ Тесалоник чуулган үнэхээр мундаг амьдарсан. Яагаад вэ? Бурхны үг муу юм байна штэ гэж хүлээж авч байгаа учраас тэр хүмүүсийн үйлдэл нь өөрчлөгдөж байгаа. Эсвэргээр хүний үг гэж хүлээж авсан Коринт чуулганы ахан дүүс Илч Паул бүхэлдээ 2-3 жилийн хугацаанд энэ үгийг дамжуулсан. Гэтэл тэдний итгэл нь бачир хөгжиж байсан гэж. Энэ ялгаа юунаас гараад ирвэ? Бурхны үг гэж хүлээж авах, хүний үг гэж хүлээж авах ийм ялгаатай байна. За тэгэхээр бид бүхэн 7 хоног болгон Бурхны үгийг сурж байна, уншиж байна, сонсож байна. Гэхдээ өнөөдөр жинхнээсээ Бурхан надад үгээ хайлтж байгаа юм байна гэж хүлээж авсан тэр хүний амьдралд өөрчлөлт гарч байгаа. Яагаад вэ? Тэгж хүлээж авч байгаа учраас. Тэгж хүлээж авахгүй өнөөдрийн үгийг тийм ээ нэг ийм л үг байсан да гэд өнгөрөх юм бол юу вэ? Тийм л үг байсан гэл өнгөрнө.
Тийм учраас за бид хүн үгийн дагуу амьдрал гим нүглийг ч гэсэн ялж чадна гэсэн. За аврагдсан хүнийг бурхан цэвэр ариун амьдралаар амьдраасаа гэж хүсдэг. За хүн болгон цэвэр ариун амьдрах юм бол тэр хүний амьдрал бурхан ажилдаг бахан. Ажилдаг. За тэр хүнийг харах юм бол бурхан тэр хүнтэй хамт байгаа юм байна гэдгийг хардгаа гэсэн. Эргэн тойрны хүмүүс. Гим нүгэл хийхгүйгээр амьдрах юм бол. За гим нүгэл хийхгүйгээр амьдрах арга нь Библиэр бичигдсэн байна. За дуулал ном байна. Дуулал номын 119 дугаар бүлэг. Зуарасын за 9 дугаар эшлэл байна. За уншаад өгье. Залуу хүн зам өрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийг сагснаар хадгална гэж байна. За энэ Бурхны юм цэвэр ариун амьдрая гэвэл үгийн дагуу амьдрах юм бол гим нүглээсээ гим нүглийг хийхгүйгээр амьдрж болтгоо гэдгийг Библи хэлж байгаа юм. Бурхны үгийн дагуу амьдрах юм бол тэр хүн нэг л мэтэд гим нүглээсээ салсан байдаг. Нэг л мэтэд гим нүглээ хайчихсан байдаг. Гим нүгэл холдсон байдаг. За Бурхны үгийн дагуу амьдрах юм бол Бурхан тийхүү өөрчилж өгдөг байна. За Израилийн ард түмнийг удирдах явсан Мойсе гэдэг хүн Израилийг 40 жилийн хугацаанд цөлийн амьдралаар дагуулад за нас ордог. За түүний дараа Бурхан Мойсе Йошуа гэдэг хүнийг босгоод одоо өөртөө хэрэгэлдэг байгаа. Гэтэл энэ Йошуа гэдэг хүнийг хэрэглэж байгаа Бурхан нэг үгийг хэлдэг. За тэр нь ямар үг вэ? За бүгд Йошуа номдор очицгоё. Энэ Йошуа 5 дугаар бүлэг байна. За 5-ын 15 дугаар эшлэл байна. За уншиж өгье. Эзний дайштын жанжин Йошуад зогсож буй газарчин ариун учраас хөлөөсөө шаагаагаа тайлахад Йошуа ёсоор нь үлдлээ. За Бурхан Йошуад хэлсэн байна. Зогсож буй газарчин ариун учраас хөлөөсөө шаагаагаа тайлаа гэж. За тэгэхэд Йошуа ёсоор нь үлдсэн байгаа. Энэ яагаад энэ үгийг хэлсэн бэ? За бидний хөл энэ гутал шааха гэдэг маань нэг талаараа гутлыг хэлж байна. За гутал маань энэ ертөнцийн алхаад явахдаа хамгийн бохир зүйл дээр гიშгээд явдаг шүү дээ. За тэгвэл хамгийн энэ бохирдож байгаа зүйл чинь энэ гутал буюу шааха байгаа даа. Энэ гутал шаагаагаа тайлаа гэж. Бид нар бол энэгээр тэнэгээр хэрэн хэсэж л явдаг. Гэрлүүгөө явна, гэрээр авахтаа энэгээр тэнэгээр дайрн тийм ээ. Атуусан дорн буун тэгэл янз бүрийн зүйл дээр л гიშгэ явж байгаа. Хамгийн их бохирдож байгаа зүйл нь бол энэ шааха буюу гутал. За тэрнтэй адилхан хүний зүрх сэтгэлж гисэн гим нүглэр дүүрэн байдаг. Бурхан хэлэхдээ зүрх бол бүхнээс илүү хуурамч, итгэршгүй өвчтэй юм гэж. Энэ хүний зүрх сэтгэл нь гим нүглэр дүүрсэн байдаг учраас бохироо гэж хэлж байгаа. Бохир тийм зүрх сэтгэлтэйгээр Бурханы өмнө амьдрч болохгүй гэдгийг хэлж байгаа юм. За тийм учраас чи шаагаагаа тайл, тийм ээ, гим нүглээс хол амьдраа. За Йошуа тэгтэл ёсоор нь үлдсэн. Ёсоор нь юу вэ? Бурханы үгийн дагуу үлдсэн байна. Гим нүглээ хайж чадахгүй байгаа, сэтгэлдээ гим нүглийг тэгээд амьдарч байгаа хүнээр дамжуулан Бурхан ажиллаа хийдэг байна. Тийм учраас бид бүхэн Бурханы үгийн дагуу амьдраханд бол юу вэ? Гим нүглээ хаях хэрэгтэй гэсэн. За хинт ч хэлэхгүй тийм миний нуугаад байгаа гим нүгэл гэж байна. За тэр гим нүглийг Бурхан хаяасаа гэдгийг хүсдэг байна. За энэ Йошуа гим нүглээ хайсан учраас Бурхан Йошуагийн амьдралд нэгэн гайхалтай үйл явдлыг тохиолдуулдаг.
За За энэ үйл явдлыг уншичаад за энэ үйл явдал тохиолдсны дараа хэлж байгаа зүйл нь одоо Библийг уншингаа бодсон. За яг ийм амьдрал яагаад заавал Йошуагийн амьдрал тохиолдсон юм болоо? Яагаад заавал Бурхан ийм гайхамшигыг Бурхан Йошуад заавал тохиолдуулсан юм болоо? За шалтгааныг нь харах юм бол мэдээж Бурханы үгийн дагуу Бурханы өмнө тийм ээ одоо босгогдсон байгуулагдаад Бурханд хэрэглэгдэж байгаа Йошуа гим нүглээ хайсан учраас Бурхан Йошуагийн амьдрал ийм зүйлийг тохиолдуулсан юм байна гэдгийг Библи хэлж өгч байгаа. За Йошуа номын 10 дугаар бүлгээс харах юм бол Йошуагийн амьдралд нэгэн гайхалтай үйл тохиолдсон. За Йошуа одоо 10 дугаар бүлэг дээр гарч байгаа. За 12-оос 14 дугаар ишлэл байна. За энэ ишлэлийг бас уншиж өгье. Эзэн Аморочдыг Израилийн хүүгүүдэд өгсөн тэр өдөр Йошуа эзэнд хандан Израильчуудын нүдний өмнө хэлэхдээ өө нар минь Гибон дээр, өө сар минь Айланы хөндөй дээр тогтооч гэв. Тийхүү ард олон дайснаас өшөөгөө автал нар тогтож сар эс хөдлөв. Ийхүү нар тэнгэрийн тихийн дунд тогтож бүтэн өдрийн турш огт хэвээсэнгүй. Энэ нь Яшарын номд бичигдсэн босуу. Үүнтэй адил хүний дууг эзэн сонсон өдөр үүний урдч үүнээс хойш байсангүй. Учир нь эзэн Израилийн төлөө дайцсан юм. За нар тэхийн гол зогссон үйл явдал нь зөвхөн Йошуагийн амьдрал болсон байна. Нар тогтох юм бол Израиль ялаад байсан, тийм ээ? Харамхай бодоход за энэ Израильтад тулалдаж байсан тэр үндэстэн одоо ялаад байсан байна. Тийм учраас одоо Йошуа Бурхан минь нарыг зогсоож өгөөч гэж залбирсан. Энэ нарыг зогсоох юм бол бид нар ялаад байна. Тийм учраас өө нар минь Гибеон дээр, өө сар минь Айланы хөндөй дээр тогтооч гэж байгаа. Мэлтийн тогтооч. Гэхдээ өглөө мандсан нар явж байгаад нарыг зогсооч гэж залбирахад нар зогсож гинэ гэдэг чинь ямар гайхамшигтай зүйл вэ те? Ийм үйл явдал ер нь тохиолдсон болов уу гэдгийг судлаад үзсэн. Урд өмнө те гарцаагүй нар тэнгэр тогтсон үйл явдал болсон байгааг эрдэмтэд судлаад тогтоосон байна. Гэхдээ тэр нарыг Йошуа яаж тогтооч вэ те? Тэгээд хэлсэн зүйл нь юу вэ? Үүнтэй адил хүний дууг эзэн сонссон өдөр үний урдч үүнээс хойш байсангүй гэж. За энэ үгэн дээрээс харах юм бол Бурхны үгийн дагуу гим нүглээ хаях, Бурхны үгийн дагуу амьдарч байгаа хүний амьдрал Бурхан яг ийм зүйлийг тохиолдуулахыг хүсдэг. Урд өмнө хизээч болж байгаагүй тийм зүйлийг Бурхан миний амьдралд л тохиолдуулахыг хүсэж байгаа байхгүй. Йошуатай адилхан болсон энэ үйл явдал тийм ээ урд өмнө хизээж болохгүй, хойштооч болохгүй гэдгийг хэлж байгаа. За тэгвэл Бурхан миний амьдралд ч гэсэн ийм гайхамшигыг үлдэхийг хүсэж байгаа юм. Урд өмнө хизээч миний амьдралд тохиолдоогүй буюу урд өмнө хизээж өөр хүмүүсийн амьдралд тохиолдоогүй тийм гайхамшигтай зүйлийг Бурхан миний амьдралд тохиолдуулахыг хүсэж байгаа юм. Урд өмнө хизээч тохиолдоогүй, хойшид ч хизээж тохиолдохгүй. Тийм зүйлийг Бурхан миний амьдралд тохиолдуулахыг хүсэж байгаа. Тэр нь ямар хүний амьдралд тохиолдод байна вэ гэхээр гим нүглээ хайсан хүний амьдралд тохиолдод байгаа. Гим нүглийг хайж Бурхны үгийн дагуу цэвэр ариун амьдрсан Йошуагийн амьдралд Бурхан ийм зүйлийг тохиолдуулсан байна. Гим нүглээ хайсан, гим нүглээс хол бай. Хааны амттан шимтнээс идэхгүйгээр сэтгэлдээ шийдсэн Даниэлийн амьдралд Бурхан юуг тохиолдуулсан бэ? Арслангийн нөхөнд унсан унах үед юу вэ? Арслангийн ам хаагдаж байгааг ганцхан Даниэл л харсан. Яагаад Даниэлийн амьдралд Бурхан тийм зүйлийг тохиолдуулсан бэ? Даниэл ч гэсэн Бурхны үгийн дагуу амьдрсан учраас Бурхан тийм зүйлийг тохиолдуулж байгаа. Хизээч болж байгаагүй тийм үйл явдлыг яагаад тэр хүмүүсийн амьдралд Бурхан тохиолдуулаад байгаа юм болоо?
Тэгээ яагаад тэрийг Библиэд бичиж үлдээгээд байгаа юм болоо? Бид бүхнийг хараад тэгж амьдраасаа гэж Бурхан хүсэж байгаа юм. Бид бүхнийг ч гэсэн тэгж амьдраад тийм гайхамшигтай зүйлийг амьдралдаа мэдрээсэ гэж хүсэж байгаа юм. Тэр гайхамшигтай зүйлийг ч юм зөвхөн Бурханаас хамаарат байгаа байхгүй юу? Энэ хүмүүс мундаг байсандаа тийм ээ, энэ хүмүүс өөрийнхөө хүч чадалтай ийм зүйлийг тохиолдуулаад байгаа юм биш. Юу вэ? Бурханы хүчээр энэ зүйл тохиолдож байгаа. Хүч нь Бурханы хүч нь юу вэ? Бурханых гэж байгаа. Хүч чадал бол Бурханых гэж байгаа. Ямар хүмүүс энэ Бурханы хүч чадлыг мэдэрч, ямар хүмүүс Бурханы хүчийг амьдралдаа мэдэрч, ухаарч амьдраад байгаа вэ? Тэр хүмүүс нь Бурханы үгийн дагуу амьдраад байгаа учраас л Бурханы хүчийг мэдэрч байна, амьдралдаа Бурханы хүчийг аваад амьдарч байгаа юм. За тийм учраас гарцаагүй гим нүглээс хол авахыг Бурхан хүсч идэг. Үгийнхэн дагуу амьдрах юм бол энэ нь боломжтой юм а гэдгийг Библи хэлж байгаа юм. За тэгэхээр таны амьдралд Бурхан нэг гайхамшигыг нэгч биш. Тийм ээ. Би л Бурханы юм цэвэр ариун үгийнхэн дагуу амьдрах юм бол юу вэ? Бурхан миний амьдрал хизээж тохиолдож байгаагүй тийм зүйлийг тохиолдуулахыг хүсэж байгаа юм. За тэгэхээр энэ ертөнцийн бол өдөр ирэх тусам гим нүглийг хийж ногийн өдрүүдтэй адилхан гим нүглийг хийгээд амьдарч байгаа. Энэ гим нүгэл гэдэг зүйлийг ус суух адил мэд хийгээл амьдарч байгаа. Гэтэл энэ ертөнцийн амьдарч байгаа тэр хүмүүсийг харахад гим нүглийг хийхгүй, гим нүглээс ангид амьдарч байгаа тэр хүмүүсийг харах юм бол тэр хүмүүс ч гэсэн юм бодно шүү дээ. Тэр хүмүүс нь ямар хүмүүс байх вэ? Аврагдсан хүмүүсээ гэсэн. Аврагдсан хүмүүс гим нүглээс хол амьдарч байгааг хараад тэд юу вэ? Бурхныг харна гэж байгаа. Энэ нь Бурхны хүсэл. Бурхны хүсэл нь яагаад бид бүхнээс Бурхны хүсэл бол аврагдсан хүмүүсийн ариун амьдрал гэж байгаа. Яагаад бид бүхнийг ариун амьдрахыг хүсээд байгаа юм болоо? Бурхан байдаг гэж хэлчихэд гим нүглийг хийгээд байвал хэн тэр хүний үгийг сонсох юм бэ? Тийм биз дээ? Бурхан байдаг гэж хэлчихэл нэг амаараа ийм зүйл яриад нөгөө тийш хараад гим нүгэл хийгээд амьдраад байвал хэн миний үгийг сонсох вэ? Бурхан байдаг гэж хэлж байгаа бол Бурхан байдаг гэсэн тийм амьдралаар амьдарч ийж тэр хүмүүс хараа шүү дээ. Тийм л учраас цэвэр ариун амьдарч байгаа тэр дүрдэрх юу вэ? Бурхан руу чиглүүлэх тэр амьдрал нь болдог байна. Бурханы өмнө цэвэр ариун амьдарч байгаа тийм амьдралыг харах юм бол миний эргэн тойронд байгаа хүмүүс надтай хандахдаа өөрөөр ханддаг. Энэ хүн бол бусдаас өөр хүн юм байна. Яагаад тэгж хараад байгаа вэ? Тэр хүмүүс л тэгж хараад байгаа биш тийм ээ? Бурхны үгийн дагуу амьдрах гад хичээгээд байгаа учраас юу вэ? Бурхан тэгж ажиллаад байгаа байхгүй. Тийм учраас энэ Бурхны үгийн дагуу амьдрах юм бол их олон гайхалтай зүйл тохиолддог. Тэр юу вэ? Бурхан тэгж үйлдээд байгаа учраас. За тэгэхээр би аврагдаад олон жил боллоо. Манай гэр бүлийнхэн одоо хүртэл аврагдахгүй байна. Би бол сайн мэдээ тараагаад байгаамаа. Тэгсэн мөртлөө аврагдахгүй байна. Тэр хүмүүс шалтгаан байгаад байгаа биш. Тийм ээ? Аврагдсан надад бол асуултын хариулт нь байгаад байгаа байхгүй. Надад хаяагүй гим нүгэл байгаад байгаа учраас би Бурхны үгийн дагуу амьдрч чадахгүй байгаа учраас л юу вэ? Бурхан тэр хэмжээнд л ажиллаад байгаа. Тэр Бурхны ажиллах хүч тийм ээ? Хинээс хамаарат байгаа хэрэг зөвхөн надаас хамаарат байгаа. Тэгээ аврагдаад олон жил болсондоо биш. Аврагдаад аврагдсан хүн шигэ амьдарч ижил энэ сайн мэдээ тарагддаг. Манай гэр бүлийнхэн аврагддаг байна. Тэгэхээр би аврагдаад олон жил болсон. Манай гэр бүл аврагдахгүй байна. Би аврагдаад олон жил боллоо. Би одоо ч гим нүглээ хаяхгүй байна л гэсэн үг. Яг одоо цэвэр Бурхан
Тимотом дээрээс харах юм бол хэн өөрийн эдгэр зүйлээс цэвэрлэн тэр хүн бурханд хэрэглэгдсэн ариун сав болох болно гэж байна. Бурхан тэр цэвэр ариун савыг үргэлж хэрэглэнэ гэж байна. Цэвэр ариун амьдарч байгаа тэр хүнээр дамжуулан бурхан сайн мэдээг үргэлжлүүлэн тараасаар л байдаг, үргэлжлүүлэн бурхан ажилласаар л байдаг. Ямар хүн бэ? Цэвэр ариун амьдарсан тэр сав буюу тэр хүнээр дамжуулаад гэж. За тэгэхээр бид бүхэн гимнүглээ хайх юм бол бурханд хэрэглэгдэж илүү олон сүнсийг аврахын төлөө бурханы хүсэлт хэрэглэдэн амьдрах боломжтой байна. За бүгдээрээ тооллого номоос харцгаая. За тооллого номын 10 9-р бүлэг байна. Тооллого номын 9-р бүлэг. За Израилийн ард түмэн Египтээс гараад цөлийн амьдралаар амьдарч байгаа хугацаанд тэдний амьдрал ямар байсан бэ? За Израилийн ард түмнийг аврагдсан хүмүүстэй зүйрлж байгаа. Тэгвэл за бүгдээрээ энэ бүлгээс харах юм бол энэ үгийн дагуу үйлддэг амьдралыг за бид бүхэн бас тодорхой харуулсан байна. За энэ үйл явдал нь Тооллого номын 9-р бүлгийн 18 дугаар ишлэлээс 22 дугаар ишлэл хүртэл байна. За энэ ишлэлийг уншиж өгье. Эзний тушаалаар Израилийн хүүгүүд аян гарч эзний тушаалаар тэд буудалдаг байв. Үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа. Үүл асрын дээр олон хоногоор саатахад Израилийн хүүгүүд эзний журам зааврыг сахин аянд гардаггүй байв. Зарим үед үүл асрын дээр хэдэн хоногоор саатах аваас тэд эзний тушаалаар буудлан үлддэг бөгөөд эзний тушаалаар аянд гардаг байлаа. Зарим үед үүл үдээс өглөө болтол саатан өглөө нь үүл өргөдөг аваас тэд хөдөлдөг байв. Үүл өдрөөр эсвэл шөнөөр хизээ өгөгдөн тэр үед тэд аян гардаг байв. 2 өдрөөр эсвэл сараар эсвэл жилээрч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилийн хүүгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аян гардаг байлаа. За энэ дээрээс харах юм бол эзний тушаалаар эзний журам зааврыг сахин үлддэгч байлаа, гардагч байлаа, гардаггүйч байлаа. Аянд гарахгүй үе нь юу вэ? Үүл өргөгдөх хаваас тэд хөдөлдөг байсан. Эсвэл шөнөөр хизээ өгдөн тэр үед л аянд гардаг байсан. За гарах үе байна, гарахгүй үеч байна. Хийх үе байна, хийхгүй үеч байна. Хөдлөх үе байна, хөдлөхгүй үеч гэсэн байна. Энэ нь юу вэ? Энэ бүгд эзний тушаалаар гэж байна. Эзний журам заавраар гэж байна. Аврагсан хүний амьдрал бурхны тушаалаар авж бурхны тушаалаар амьдрдаг юм а гэдгийг Библи хэлж өгч байгаа байна. Израилийн ард түмэн тийм ээ үл саатах аваас саатдаг байсан. Заримдаа хэдэн өдөр олон хоногоор саатах үед саатдаг байсан. Үйл хөдлөх үед дагаад хөдөлдөг байсан байна. Үг хөдлөх үед дагаад хөдөлдөг, үг зогсох үед дагаад зогсдог байсан байна. Аврагсан хүмүүсийн амьдрал нь тийм ээ үг бурхны үгийн дагуу үйлдэрэ гэж хэлэхэд үйлддэг, үгийн дагуу зогсороо гэж хэлэхэд зогсдог байна. Ийм амьдралаар амьдрахыг л бурхан Израилийн ард түмнээс шаардсан. Тийм амьдралаар Израилийн ард түмэн ч гэсэн амьдрсан байна. За үгэн дээр гарцаагүй тийм ээ би сэтгэлдээ ингэж хий гэж бодоод байхад энэ маань миний хүсэл байгаад байдаг. За тийм учраас бурхан юу гэж хэлж байгаа вэ гэхээр битгий хий гэж хэлдэг. Юу вэ? Битгий хий гэж байгаа нь бурханы хүсэл байхгүй. Хий гэдэг байгаа нь миний хүсэл байгаа. Тэгвэл аврагцсан өөрийнхөө хийгээд байгаа хүслээр хийх үү? Бурханы хүслийн дагуу, үгийн дагуу хийх ёстой юу? Мэдээж бурханы үгийн дагуу хийхийг бурхан хүсдэг байна. Бурхан заримдаа зогс гэж хэлдэг. Гэхдээ би явмаар байдаг тий.
Бурхан зогс гэдэг. Би явчих гад байдаг. Бурхан зогсож байл гэж хэлдэг. Израилийн ард түмнийг тийм ээ саатах үед гэж байна. Аян гардаггүй байсан. Саатах үе ч гэсэн итгэлийн амьдрал байдаг байна. Гим нүглийг хийх гэлэн тийм. Гим нүглээ битгий хийгэрээ. Үгнээс сураараа. Үгтэй хамт байгаараа. Ахан дүүстэйгээ ойр байгаараа, тий? Чуулган руугаа яваараа. Гим нүглээ хийх гэлээ, тий? Тэр үед хийх ёстой юу, тий? Хийхгүй байх ёстой шүү дээ. Харин сайн мэдээг тараагаараа гэж. Сайн мэдээг тараах гэсэн чинь, тий? Ерөөсө тарааж чадахгүй, тараахгүй байгаа тохиолдол бид нар байдаг штэ. Аврагдсан хүнийг тийм ээ бурхан эзний тушаалаар хөдөлж, эзний тушаалаар зогсож, эзний тушаалаар үйлдээсэ гэдгийг хүсдэг байна. За эзний тушаалаар Израилийн гүгүүд аян гарч гэж байгаа. Бид бүхэн энэ итгэлийн амьдрал гэдэг аян гараад амьдарч байгаа хүмүүс. Бүгдээрээ тийм ээ энэ итгэлийн замаар явж байгаа хүмүүс. Тэгвэл энэ замаар явж байгаа бидний итгэлийн амьдрал нь ямар амьдрал байгаасаа гэж бурхан хүсдэг болоо. Эзний тушаалаар энэ замаар яваасаа гэдгийг бурхан хүсдэг байна. За Израилийн ард түмэн бол эзний тушаалаар аян гарсан байна. Бид нар ч гэсэн бурханы үгийг сонсоод бурхан миний гим нүглийг уучилж өгсөн юм байна штэ гэдгийг загалмаа дээр цовлогдож байгаа Иесусээр дамжуулаад ухаарсан. Тийм учраас эзний үгийг бурханы үгийг сонсоод хараад итгэхэд амьдраад явж байгаа. За тэрнтэй адилхан бидний итгэлийн амьдрал үгээр эхэлсэн шиг бидний итгэлийн амьдрал үгийн дагуу байгаасаа гэж бурхан хүсдэг байна. Яагаад вэ? Хариулт нь Библиэр орсон ба штэ. Эзний тушаалаар гэж. Аврагдсан хүнийг бурхан хэрхэн аж амьдрах ёстойг Библиэр дамжуулан зааж зааварчиж байгаа. За бид нэр маш амархан мартдаг. За та бүхэн хэр ой санам сайтай вэ? За нэг сарын өмнө. За өнөөдөр бол 11 сарын 9-ний өдөр тий. За 10 сарын 9-ний өдөр өнөөдөр 9 шүү дээ тий. Гайхлаа ш 8 гэх. Юу вэ? Би ч одоо нэг өдөр хоцроож яваад байгаа л вэ. Гинт гайхлаа. За 11 сарын 9-ний өдөр. 10 сарын 9-ний өдөр буюу яг сарын өмнө ямар өдөр байсан бэ? Та бүхэн санаж байна уу? Цастай байсан юм уу, те нартай байсан юм уу, шуурж байсан юм уу? За тэр өдөр эзний өдөр байсан юм уу, те? Энгийн өдөр байсан юм уу? Тэр өдөр ямар хоол идсэн? Тэр өдөр нь ямар өдөр байсан? Санаж байгаа юм байна уу? Тэр өдөр бүх юм санаж байна те. Өглөө тэдэд тасаа тийм ус өмсөд, тийм өдөр байсан. Тэгээд ингээд. За нэг сарын өмнө ямар үг сонссноо санаж байна уу? Ямар сэдвтэй? Санахгүй уу? Санахгүй. Яагаад вэ? Бид нар тийм дутмаг хүмүүс аахгүй. Тийм л учраас бид нар үгийг үргэлжлүүлэн сонсож байгаа. Бурхны хүслийг дахин сонсож байгаа. Бид нарт энэ ертөнцийн гараад амьдарч байгаа л мартчихдаг. Үнэр ямар үг сонслоо? Сэдвэж мартчихдаг. Юу вэ? Дахин хэлж иж, дахин Бурхны үгийн дагуу амьдрахын тулд бүхэл бүтэн Бурхан биднэрт энэ Библийг бичиж үлдээсэн ба шүү дээ. Мартдаг учраас. За мартаад байдаг шүү гээл тийм ээ. Энд хэлээл, эндээс нь хэлээл, нөгөө талаас нь хэлээл мартдаг шүү гээл тийм. Үргэлжлүүлэн Бурхан хэлээд байгаа юм. Яагаад хэлээд байгаа юм бэ? Сэтгэлдээ сийлээд амьдраасаа гэсэндэ. Сэтгэлдээ сахиад хадгалаад амьдраасаа гэсэндэ Бурхан ийм зузаан Библийг бичиж үлдээсэн байна. Тийм учраас аврагдсан хүмүүс хэрхэн аж амьдрах ёстойг Библиэлд бичиж өгсөн байна.
янз бүрийн олон үйл явдлаар дамжуулан, янз бүрийн олон өөр утгуудаар дамжуулан Бурхан бичиж үлдээсэн байна. Намайг дутам гэдгийг мэдж байгаа учраас, намайг мартдаг гэдгийг мэдж байгаа учраас би саннаа гэсэн чинь мартцсан л байж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр аврагдсан хүн итгэлийн амьдралаар энэ итгэлийн амьдралын аянд гарсан хүмүүс нь Бурханы үгийн дагуу Бурханы тушаалаар амьдрдгаа гэдгийг Библи хэлж байгаа юм. За эзний тушаалаар тэд буудалдаг байваа гэж байгаа. Эзний тушаалаар хөдөлж буудалдаг байсан. За Бурхан Израилийн ард түмнийг хаана буудалж хаана амьдрах ёстойг зааж заварчлан өгсөн байна. За дөнгөж би болохоор 2019 онд Хорим байсан. За Хорим гээд манай эхнэр болохоор энэ Улаанбаатар зүүн чуулганд нөхрөлдөг хүн байжгаад. За энэ Улаанбаатарт амьдрах нь их тааламжтай, нөхцөл байдал нь ч гэсэн өгөөдөө их сайхан байгаад байсан. Гоё ажлын байр ч гэсэн байна, гоё боломжууд байсан. За юу вэ? Энэ махан бие бодох юм бол энэ Улаанбаатарт амьдруулах илүү сайхан санагдаад байсан. Гэхдээ яасан бэ гэхээр энэ яг зөв буруу юу? Бурханаас асууя гэд Бурханы өмнө залбираад Бурханаас асуусан. За тэр үед Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр за би болохоор сэлэнгд амьдарч исэн. Сэлэнг рүү явах ёстой юу? Энд үлдэх ёстой юу? гэж залбирч байгаа. За сэтгэлийн гүнд юу вэ? Бурхан үлдээрэй гэж хүссэн. Яа өөрөө үлдэх гээд байгаа байхгүй. За тийм учраас Бурхан үлдчихээрэй гэж хэлэх болов яах вэ? Гэл тийм ээ. Гордол үг сонсч ирсэн чинь л яв гэдэг үг л хэлээд байсан. Юу вэ? Бурханы хүсэл нь яваа л гэсэн. Үлд гэдэг үг юусаа гараагүй. Бурхан Авраамыг дуудаад миний зааж өгөх газар руу яв гэж тушаасан гэж. Бурхан үгийн дагуу үлдээд яваараа гэж хэлсэн. Яваараа л гэдэг үг гараадсан. Юу вэ? Бурхан үгийнхаа дагуу яв гэж хүсэж байгаа юм байна. Үлд гэдэг үг юусаа гараагүй. Үлдхийг хүсэж байгаа сэтгэл нь юу вэ? Миний сэтгэл байгаа. Тэгэхээр аврагдсан хүний амьдрал одоо ингээ явсан чинь юу вэ? Хамгийн зөв байсан. Яагаад вэ? Үгийн дагуу үйлдэж байгаа учраас. Аврагдсан хүний амьдралыг Бурхан хаана амьдрах ёстойг зааж зааварчиж өгдөг. Хаана очиод амьдруулах хамгийн зөв байх вэ гэдгийг Бурхан өөрөө мэдж байгаа шүү дээ. Бурхан миний амьдралыг бүхэлд нь харж байгаа. Би өөрийнхөө амьдралыг харж чадж байгаа юу? Үгүй шүү дээ, тийм ээ. Би маргаашаа юу болохыг мэдэхгүй гэж. Учир нь маргааш юу гэдгийг чи мэдэхгүй гэж. Бид нар юу мэдэхгүй шүү дээ. Тэгвэл юу вэ? Бурхан миний амьдралыг харж байгаа учраас тийм ээ хаана очиж амьдрахыг Бурхан л мэдж байгаа. За тэр үгийнхэн дугаа амьдрчхад л би үнэхээр зөв сонголт хийсэн юм. Үнэхээр тэ тэр зөв шийдвэр гаргасан юм байна гэдгийг үгийн дугаа амьдрч байгаа хүн л ухаардаг байна. Тийм учраас Израилийн ард түмнийг Бурхан хаана бодлохыг тогтоод шийддэг гэсэн. За тэд эзний тушаалаар бодолдог байв гэж. Бид бүхэн хаана амьдрах ёстойг Бурхан зааж өгдөг байна. За тэр үгийнхэн дагуу бид бүхэн амьдрчих юм бол юу вэ? Ёстой зөв шийдсэн байна тий. Магадгүй тий Бурханы үгийн дагуу шийдэг бол зовдөг. Буруу шийдвэр байсан байна гэдгийг тийм ээ өөрийнхөө сонголтоор гаргасан байгаа учраас тэрийг хүн ч гэсэн өөрөө ухаардаг. Би гарцаагүй тэр үе тийм ээ өөрийнхөө бодлыг тагцсан юм байна. Бурханы үгийн дагуу шийдэг юм байна. Тэрийг хүн мэддэг. За тэгэхээр бид бүхнийг хаана амьдрах ёстойг Бурхан зааварчлан чиглүүлж өгдөг байна. За үйл асрын дээр олон хоногор саатахад Израилийн хүүгүүд эзний журам зааврыг сахиж аянд гардаггүй байлаа гэж. Заримдаа Бурханы хүсэл мөн юм болов биш юм болов гэж асуухад тийм ээ Бурхан тэр дороо хариу өгөхгүй байх тохиол байдаг. Хүлээдэг. Итгэлийн амьдралын талаараа тийм ээ хүлээдэг амьдрал гэж. Хэн их хүлээж чадна тэр хүн Бурханаас авч чаддаг. Бурхан өгөх үе хүртэл нь хүлээх юм бол юу вэ? Амнаа гэсэн үг. Авна. Миний амьдрал ч гэсэн
Бурханаас хүлээж аваад авсан зүйл байгаа. Одоо Бурхан ер нь өгөхгүй юм бах та. Эцэст нь тийм ээ энэ одоо нөгөө хүлээлт гэдэг нь тийм ээ алдрах үед тэр үед л Бурхан өгч байгаа. Юу вэ? Нэрээ хүлээдэг хүнд л Бурхан өгдөг юм байна штэ. Израилийн ард түмэн дээр саадах үе байсан. Тэр үед ч гэсэн Израилийн ард түмэн эзний журам зааврыг сахин аянд гардаггүй байсан гэж. За бидний итгэлийн амьдрал ч гэсэн саадах үе гэж байдаг юм а гэдгийг хэлж байгаа юм. За тэр үе ч гэсэн тийм ээ би чимээгүй дуулууртаа хүлээгээд байх нь чухал байна. Магадгүй би гим нүгэл хийхгүйгээр энэ сайн мэдээ гэр бүлтэйг тараагаад тахад гэр бүлийнх нь аврагдахгүй байх тохиолдол байдаг. Тэр нь юу вэ? Гарцаагүй Бурхан миний амьдралд намайг тийм ээ илүү их дасгалжуулж, илүү мундаг хүн болгохын тулд тэр цаг хугацаа ч гэсэн зөвшөөрдөг. Гэхдээ тэр цаг хугацаа нь тэгж их удаадаг байх. Тэгж байгаа ч гэсэн зоригтой байх. Тэгэхээр за үйл асрын үйл өдрөөр эсвэл шөнөөр хизээ өгөгдөн тэр үед аянд гардаг байлаа гэж. Израилийн ард түмэн дээр үйл өдрөөр эсвэл шөнөөр хизээ өгөгдөн тэр үед тэд аянд гардаг байваа гэж. Заримдаа Бурхан тийм ээ одоо миний хийх гээд байгаа зүйлийг битгий хий гэж хэлэх тохиолдол байдаг. За хийхгүй баяхээр хийгэрэй гэдэг. Яг хийхээр бас зогсоорой гэж хэлдэг. Зогсоод байж хахад хийгэрэй гэж хэлдэг. За энэ юу вэ? Бурханы үгийн дагуу хизээ өгөгдөн гэж байна тийм. Үйл хизээ өгөгдөн тэр үед Израилийн ард түмэн аянд гардаг байсантай адилхан Бурханы үг хизээ өгөгдөн тэр үед би Бурханы үгийн дагуу үйлддэг тийм амьдралаар амьдрахыг Бурхан хүсэж байгаа юм. За энэ тоолго номын 9-р бүлгийн 23 дахь ишлээс харах юм бол за дүгнэлт нь гарч байгаа юм. Тэд эзний тушаалаар буудаллаж, эзний тушаалаар аян гардаг байв. Мойсегаар дамжсан эзний тушаалаар тэд эзний журам зааврыг сахидаг байлаа гэж байна. За энэ тоолго номын 9-р бүлгийн 18 дугаар ишлэлээс 23 дугаар ишлэлээс хүртэл харах юм бол эзний тушаалаар, эзний журам заавар гэдэг үг бүхэл бүтэн 9 удаа гарч байгаа. 9 удаа. За бид нэр гэр бүл дотор одоо эхнэр нөхөр хоёр олон жил амьдарч байгаа учраас ялангуяа одоо айлын эхнэр хүмүүс үглэх тохиолдол байдаг тийм. Яагаад үгэлдэг бол ер нь? Гэл үглэл юм аа гэдэг тийм. Яагаад өглөөд? Нөхрийнхөө буруу зуршил энэ хаяхгүй байгаа зүйлийг нь харчаад тэрийгэ засаасаа гэсэн. Үр хүүхдүүд нь тийм ээ хэлсэн үгийнхэн дагуу байхгүйгаа учраас тэгж үйлдэхгүй байгаа учраас тэгж үглээд байгаа юм. Астэ чи өстө тэрийгэ тэгсэн энийг ингэсэнгүй би чамд хэлдэг өстө гэж яасан чамд хэлсэн үү яасан яагаад хийгээгүй би чамд байнга л хэлэх юм гэж яах гэж чамд нүн чих вэ нүү ой энэ чих вэ нүү байна тэг яагаад үг хүлээж авахгүй байгаа юм бэ үглээд идэг. Ер нь яагаад үглээд байгаа вэ? Бурхан ч гэсэн яагаад ийм олон үгийг хэлээд байгаа вэ? Чухал учраас л хэлээд байгаа шүү дээ, тийм ээ? Чухал учраас л тэр эмэгтэй хүн тэрийг л үглээд байгаа. За тэр үед юу вэ? Үглэж эхлэхэд эрэгтэй хүн шууд чихээ хаачдаг. Сэтгэлдэг хав хаагаал. За нөгөө өглөө нь эхэллээ. Тэ? Чихэндвэ чихвч ивэл тэгэл сонсохгүй. Ингээл өглөөд шүү харахгүй. Тийм ээ? Өөр тийшээ хараад би сонсомоор байна. Эрэгтэй хүний хамгийн дургүй зүйл юу вэ? Эхнэр нь үглэхэд, ээж нь үглэхэд дургүй гэж. Сонсохыг хүсдэг. Яагаад вэ? Тэр үглэж байгааг эрэгтэй хүн нэг удаа тунгааж нэг бодож үзэх юм бол
чухал зүйлийг хэлээд байгаа юм биш те. Гэд бодчих юм бол юу вэ? Үйлдэлээ засчих боломжтой байхгүй. Тэрнтэй адилхан бурхан чухал учраас л хэлээд байгаа. Эзний тушаалаар аянд гардагч байла, гардаггүйч байла. Эзний тушаалаар хөдөлдөг байла, хөдөлдөггүй байла. Эзний тушаалаар үйлддэг байла, үйлддэггүй байла. Эзний журам зааврыг сахидаг байла гэж байна. Тэгэхээр аврагдсан хүний амьдрал нь Бурхны үгийн дагуу амьдрахыг л Бурхан хүсэж байгаа юм. Тийм учраас л үгээр дамжуулан хэлдэг. Заримдаа үглээдэж байгаа юм шиг тийм. Яагаад вэ? Би тэгж үйлдэхгүй байгаа учраас зарим үг надад үглээ юм шиг санагддаг. Яагаад үглээ юм шиг сонсогдоод байна? Би дүжирчөөд байгаа байхгүй тийм. Би ерөөсөө үйлдэхгүй байгаа байхгүй. Би ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа юм. Тийм учраас үглэхээс өөр аргагүй. Тийм биз дээ. Тэгжиж тэр хүн ч гэсэн яагаад үглээд байгаа юм болоо гэж бодно биз дээ. Ямар үед тэр үг тэгж санагдаад байгаа юм бэ? Тэгж сонсогдоод байгаа юм бэ? Шалтгаан би өөрөө гэсэн үг байхгүй. Би өөрөө. Яагаад вэ? Би өөрөө л дүжирчөөд байгаа шүү дээ. Бурхан ингэж хийгээрэй гэж хатна. Шал өөрөөр хийгээл те. Өөрийнхөө бодлоор амьдрал. Ингэж байгаа учраас Бурхан үглээд байгаа. Бурхан юу үгэлж байгаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй. За. Нэг хүний сэрүүлэг дугаараалаа сонсохгүй л ах шиг байна те. За Бурхан Израилийн ард түмнийг Мойсе гэдэг үнээр дамжуулан удирдсан байдаг. Мойсегийн дараа энэ Йошуаг Бурхан хэрэглэсэн. За нэг талаараа харах юм бол энэ Мойсе гэдэг хүн их мундаг хүн. Израилийн ард түмэн одоо хүртэл Мойсег шүтэн биширдэг хүмүүс байдаг. Юу вэ? Библийн Бурханыг шүтэн бишрэхээс илүү Мойсег шүтэн бишрээд Мойсе бол үнэхээр мундаг удирдагч байсан. Гэт юу? Израилийн түүхийг харах юм бол угаасаа тийм Египтийн боолчлолоос тийм татан гаргаад цөлийн амьдралаар буюу одоо энэ амьдарч байгаа өмнө бол Канаан нутаг байсан тийм ээ. Тэр Канаан нутагт удирдах авчирсан хүн бол Мойсе байсан. Тийм учраас Мойсе бол үнэхээр мундаг хүн байсан гэдэгт нь бүгдээр хүлээн зөвшөөрж байгаа. За гэтэл тэр мундаг хүний дараа Бурханд хэрэглэгдэх хүн хэн байсан бэ гэхээр Йошуа байсан байна. За Йошуагийн хувьд ч гэсэн нэг талаараа их хүнд байсан. Библиэлдээс харах юм бол Мойсег газрын хөрсөн дээрх хинээс ч илүү маш даруй нэгэн байлаа гэж. Эн чинь юу вэ? Энэ газрын хөрсөн дээрх гэдэг чинь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн дундаас Мойсе шиг мундаг хүн ер нь байгаагүй гэдгийг л хэлж байгаа хань шүү дээ. Гэтэл тийм мундаг хүний дараа Бурханд хэрэглэгдээд энэ Израилийн ард түмнийг авч яваад удирдах хүн гэж ер нь байгаа юм болов уу? Мойсе ч өөрөө тэгж бодож ирсэн. Гэхдээ Библиэлдээс харах юм бол за хариулт нь гарч ирж байгаа. Гитлэл ном байна. За бүгдээрээ нэг уцаа шалгачих уу. Энэ нөгөө сэрүүлэгний дуу байнга сонсогдоод байна л та. Харин хаанд гураад нэг газар дуугараад байна. За ямар ч сан шалгачвал их зүгээр байна. За гитлэл номын 33 дугаар бүлэг байна. За гитлэл 33-ийн 11 дэх эшлэл байна. За энэ ишлэлийг уншиж өгье. Ийхүү анд нөхөдтэйгөө ярьж байгаа мэт эзэн Мойсетэй нүүр нүрээрээ тулан ярьдаг байлаа. Мойсег хуаран руу босох болгонд түүнд үүсдэг залуу нууны хүү Йошуа тэр майхнаас холддоггүй байв. За ингэж гарсан. Бурхан Мойсетэй нүүр нүрээрээ
тулаад ярьж байгаа мэт тэ анд нөхөртөөгөө ярьж байгаа мэт Бурхан Мойсетэй ярилцдаг байсан. Гэхдээ энэ ярилцдаг байсан газар нь хаана байсан бэ гэхээр майханд гэж байгаа. Хуаран буюу тийм ээ Мойсег хуаран руу буцах болгонд түүн дүүслэгч залуу хүү нууны хүү Йошуа тэр майхнаас холддоггүй байв гэж. Израилийн ард түмнийг удирдах байсан энэ Мойсетой Бурхан ярилцах үед энэ майхан дотор ингээд ярилцдаг байсан. Гэтэл тэр майхныхын үүдэнд нь хэн байдаг гэсэн мэхрээ Йошуа байдаг гэсэн баг. Йошуа тэр майхнаас холддоггүй байв гэж. Йошуаг харах юм бол Бурхан тийм ээ Мойсе адил хэрэглэгдээд амьдрах юмсан гэсэн сэтгэл байсан байна. Йошуад тийм сэтгэл байгаагүй байсан бол энэ майхны үдэнд байхгүй байсан. Библиэлд сарах юм бол хэрвээ Йошуагаас өөр тийм ээ хүн Бурханд хэрэглэгдэж Бурханы юм нь энэ Мойсе шиг амьдраа гэсэн сэтгэлтэй хүн өөр хүн байсан бол юу вэ? Мойше энэ Йошуагаас гадна өөр тэр нэгэн байлаа гэж Библиэлд гарна шүү дээ. Гэтэл тийм хүн байгаагүй. Яагаад Йошуа энэ майхнаас холддоггүй байсан юм болов? Бурхан Мойсетэй ярилцаж байгаа тэр дуу хоолой, Бурхан Мойсетэй харилцаж байгаа тэр харилцаа, Бурхан ямар нэгэн бэ гэдгийг мэдхийг хүссэн байна. Бурхантай нэг үгээр хэлбэл ойр байхыг хүссэн гэсэн. Хэн Бурхантай ойрхон байгаа тэр хүнээр дамжуулан л Бурхан ажилдаг байна. За гарцаагүй энэ Йошуад тийм сэтгэл байсан баг. Тийм л учраас энэ Йошуа тэр майхнаас холддог байсан баг. За тэгэхээр одоо бидний үед ямар хүн илүү мундаг амьдарч байна вэ? Энэ Бурхантай ойрхон тэр хүн итгэлээрээ мундаг амьдарч байгаа. За ойрхон хүн гэдэг нь ямар хүн бэ? Энэ Библиэдээ ойрхон амьдарч байгаа. Библийг уншиж, Библийг сонсож, Библийн үгийн дагуу үйлдэж байгаа тэр хүнээр дамжуулан л Бурхан ажиллаж байгаа. Тэр хүнээр дамжуулан л Бурхан гайхамшиг үйлдэж байгаа юм. За. Тийм учраас бид бүхэн Бурханы үгтэй хэр ойрхон амьдарч байгаа юм болоо. Бурханы үгтэй ойрхон байгаа хүн эзэж буруу шийдвэр гаргадаггүй. Бурханы үгтэй ойрхон байгаа хүн гим нүглийг хийдэггүй. Бурханы үгтэй ойрхон байгаа хүн Бурханы үгийн дагуу л амьдардаг. Бурханы хүслийн дагуу л амьдарч байгаа. За. Энэ Библиэд ойрхон байгаа хүн гим нүглээс холдож амьдарч байгаа. Эсвэргээрээ Библиэс хол байгаа хүн юу вэ? Гим нүгэлтэй л ойрхон амьдардаг. Библиэд ойрхон байгаа хүн Бурханы хүслийн дагуу амьдарч байгаа юм. Библиэд ойрхон байгаа хүн Библийн үгийн дагуу л амьдарч байгаа. Библиэс хол байгаа хүн яаж Библийн үгийн дагуу амьдрах юм бэ? Тийм биз дээ. Эхнэр нөхөр хоёр хоорондоо хоримоо хичээл. Тэ маргааш асна. За хоёроо тус тустай амьдрах. Болно шүү дээ. Болно бол. Асуудал үү шүү дээ. Асуудалгүй. Тэгтээ би чамд хайртай шүү. Гэтэ хоёроо жоохон тустай амьдрья. Тийм гэргүүл гэж байгаа юу? Байхгүй шүү дээ, тэ. Тэрийг ямар хайр гэх юм бэ, тэ? Аврагдсан хүн би бол Бурханы хайрладаг. Гэтэ би Библиэс хол амьдардаг. Гэтэл би Бурханд хайртай. Тэр чинь авцалдахгүй байна шүү дээ, тийм ээ? Бурханы хайрлаж байгаа хүн юу вэ? Библиэд л ойрхон амьдрна. Библиэд ойрхон амьдрна гэдэг нь Библийг илгэндээ наачаал амьдрдаг хэлэхгүй. Энэ Библийг зүрх сэтгэлдээ тэгээд амьдрахыг хэлээд байгаа. За бүгдээрээ Дуулал амын 119 дэх бүлэг байна. Дуулал 119. За 96 дугаар ишлэл байна.
Дуулал 119-ийн 96. За энэ ишлэгийг уншиж өгье. Төгөлдөр бүхэнд хязгаар байдгийг би харлаа. Таны тушаал харин хэмжээшгүй өргөн ажээ. За энэ Бурхны тушаал бол хэмжээ хязгаар байхгүй гэдгийг хэлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Бурхны хүчинд хэмжээ хязгаар гэж байхгүй гэсэн. За хүн бол хязгаартай шүү дээ. Хүний өргөх хүч ч гэсэн хэмжээтэй. Тийм биз дээ. Зарим хүмүүс хүчтэй байдаг, зарим хүмүүс хүчгүй байдаг. Зарим хүмүүс тийм ээ оюун ухааны хувьд бол маш их мэдлэгтэй байдаг. Зарим хүмүүс бол оюун ухааны хувьд бол мэдлэг хомс байдаг. Гэхдээ эсвэргээрээ биеэрээ үлдэж байгаа тийм амьдрал нь оюунаар үлдэж байгаа хүнээс илүү байх тохиолдол ч гэсэн байна. Хүн бүр ялгаатай. Гэхдээ энэ хэмжээ хязгаар байхгүй нэг зүйл нь Бурхны үг байгаа байхгүй. Бурхны үг гэдэг нь Бурхан өөрөө юм гэсэн үг. Бурхан өөрөө энэ хэмжээ хязгааргүйгээр тийм ээ ажиллах хүч чадалтай нэг юм. Гэтэл тэр хүчийг нь би амьдралдаа мэдрий гэвэл энэ үгтэй ойрхон байж ижил би мэдрэх боломжтой байна. За эдгэлийн амьдралд заримдаа асуудал гэдэг зүйл гарч ирдэг. За ямар асуудал вэ? Эхнэр нөхрийн асуудал, үр хүүхдийн асуудал, санхүүгийн асуудал, санаа зовлонгийн асуудал, амьдралын тийм ээ болж өгөхгүй байгаа асуудлууд та бүхэнд байгаа юу? Байгаа шүү дээ. Гэхдээ энэ асуудлууд яагаад бий болдго юм болов? Бурханаас холдоод байгаа учраас асуудал нь гарч ирээд байгаа. Библиэс холдоод байгаа учраас асуултууд нэг нэгээрээ нэмэгддэг. Тэр хүн Бурхны үгнээс холдоод байгаа учраас л тийм ээ амьдралд нь асуудал бий болоод байгаа. Санхүүгийн асуудал бий болж байна. Тэр асуудлаас гарч чадахгүй байна. Тийм учраас тэрэндээ л анхаарат байгаа. Бурхны үгэнд анхаарахгүй. Бурхны үгээс би холдоод байгаагаа мэдэхгүй байгаа. Бурхны үгтэй ойр байхгүй байгаагаа би олж харахгүй байгаа. Бурхны үгнээс холдох тэр үеэс эхлэн амьдралд асуудал нэг нэгээрээ гарч ирдэг. Эсвэргээрээ Бурхны үгтэй ойрхон амьдрах юм бол юу вэ? Асуудал нэг нэгээрээ тайлагддаг. Шийдэгддэг. Энэ юунаас хамаарат байгаа вэ? Би үгнээс хол амьдраад байна уу? Ойр амьдраад байна уу гэдгээс хамаарат байгаа. Би Бурхны үгийн дагуу амьдраад байна уу? Үгийн дагуу амьдрахгүй байна уу гэдгээс хамаарат байгаа. За энд хэлсэн байгаа. Таны тушаал харин хэмжээшгүй өргөн ажээ гэж байгаа. Тэгэхээр бид бүхэн Библи рүү эргэдэг. Библи рүү эргээд амьдрах юм бол асуудал маань шийдэгдэнэ гэсэн үг. Бурханд миний амьдралыг мэдэхгүй гадаг юм болов. Гэхдээ надад ийм хэцүү шүү дээ. Яагаад ийм зүйл тохиолдод байгаа? Яагаад л гэж Бурхан нь хараад байдаг. Гэхдээ яагаад гэдгээ өөрөөс нь харах юм бол юу вэ? Надад л асуудал байна. Бурхан нэг мөхс учраас л тийм ээ. Яагаад гэвэл миний л амьдрал нэг зовоол тийм. Миний л амьдрал нэг хэцүү гал байдгаар гэл үрчийгээл тийм. Яаж миний амьдрал ийм болчихвоо? Тийм ээ. Хөөх юм Бурхан л хүчгүй байгаад ах шиг л байна л да тийм. Хүч байхгүй учраас Бурхан тийм ээ. Тийм амьдрал, тийм зүйлийг тохиолдуулаад байгаа болов. Үгүй шүү дээ. Хэмжээшгүй өргөн. Бурхан бол хизээч хэмжигдэхгүй нэг. Бурхны хайр нь тийм ээ урт өндөр гүн болохыг бүх ариун хүмүүсийн хамт та нар ойлгох болтгоо гэж. Яагаад ойлгоорой гэж хэлээд байгаа юм бэ? Бурхны хайр чинь хэмжээ хязгааргүй гэж хэлээ. Бурхан өөрөө хэмжээ хязгааргаар бид бүхнийг хайрладаг. Хэмжээ хязгааргаар Бурхан бидний амьдралд ажиллахыг хүсэж байна. За Бурхан тийм ээ хүсгэл юм бол үлдэх чадвартай нэг.
тэр хэмжээ хязгаар гэдэг зүйлийг тогтоогод зүйл нь миний амьдралаас шалтгаалаад байгаа. Би Бурхны үгтэй ойрхон амьдрахгүй байгаа учраас л тэр хэмжээнд л би Бурхныг л мэдрээд байгаа байхгүй юу вэ? Энэ хэмжээ хязгаараа нэг тэлээд илүү Бурхны үгтэй ойрхон амьдрах юм бол юу вэ? Бурхан надтай хамт болох гэж, Бурхан миний асуудлыг шийдвэрлэж, Бурхан миний амьдралд тусалдаг юм байна гэдгийг би амьдралдаа бодтойгоор мэдрээд явна гэсэн. Юу вэ? Тэр хүч чаданд бодтоор миний амьдрал мэдрэгдэнэ гэсэн. Тийм амьдралаар амьдарч чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ? Бурхны үгнээс л би зайтай, хөндөй, тийм ээ? Нэг л хэмжээнд л тийм ээ амьдраад байгаа учраас л Бурхан нэг л хэмжээнд л ажиллаад байгаа. Тэгэхээр бид бүхэн Бурхны үгтэй ойрхон амьдрах юм бол юу вэ? Бурхан тэргэлэгдэж, Бурхны юм илүү зохистой амьдардаг байна. За, Бурхны үгтэй ойрхон байгаа хүн хизээч буруу шийдвэр гаргадаггүй, хизээч буруу амьдралаар амьдрдаггүй. Магадгүй нэг буруу юм шиг санагдаад байгаа боловч тийм биш үүдэг. Авраам дуулууртаа дагаад явсан Канаанд очсон чинь гамгачиг болчихсон. Тийм учраас юу вэ? Үн чи юус амьдрах боломжгүй юм байна шүү дээ, тийм ээ? Ивд рүү орогддог. Гарцаагүй Бурхны зааж өгөх газар нь тийм ээ сайхан газар байх ёстой юм шиг санагдсан ч тэр нь тийм байгаагүй. Гэхдээ тийм ээ эсрэгээрээ Авраам өөрт нь Исаак хүүг өгөхөд хүүг надад өгөө гэж Бурхан хэлдэг. 25 жилийн хугацаанд хүлээж байгаа тэр олдсон хүүгээ Бурхан өгөө гэж. Үгүй арайчтай Бурхан минь тий. Ямар олон жил хүлээгээд би энэ хүүтэй боллоо да тий. Энэ хүүхдээ би өгч чадахгүй. 25 жил хүлээсэн шүү дээ тий. Ингэртээ тэрвэл би чадахгүй. Тэгж хэлээгүй шүү дээ. Йос тийм ээ Авраам өглөө эртлэн босоод хүүгээ дагуулаа тийм ээ. Хутга бараа тийм ээ. Хүүгээ өргөх гэжсэн. Тэр сэтгэлийг хараад би чиний сэтгэлийг мэдлээ гэж. Эцсийн дүндээ чи дуулууртай байлаа гэж. Эцсийн дүндээ чи Бурхны үгийн дагуу амьдралаа гэж үзэж байгаа хань Авраамыг. Яагаад Бурхан Авраамыг Авраамын Бурхан гэж хэлсэн юм болоо? Авраам ч гэсэн дуулуургүй байсан уу? Байсан. Гэхдээ тэр алдаага зассан уу? Зассан. Өөрт нь байгаа цорын ганц тэр өмнөдөрт нь 25 жилийн хугацаанд хүлээсэн Исаак буюу хүн шүү дээ. Тийм өөрт нь цорын ганц байгаа хүүгээ Бурхны төлөө өгч. Эцэст нь юу вэ? Бурхны үслийн төлөө амьдрах, Бурхны үгийн дагуу амьдрч чадах тийм Авраам болсон учраас Бурхан Авраамыг Авраамын Бурхан гэж хэлж байгаа. Итгэлийн өв гэж хэлж байгаа. Авраам болсон Бурхны үгийн дагуу амьдрсан учраас л Авраамын Бурхан болсон байна. За бүгдээ Эфес номдор очицгоё. Эфес 3 дугаар бүлгийн 20 дугаар эшлэл байна. Эфес 3:20. За уншиж өгье. Идэгөө дотор маань ажилтдаг хүчний дагуух гуйх буюу бодо бүхнээс нь нэлүүгээр хэмжээшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд. За энэ үгэн дээрээс харах юм бол идэгөө дотор маань ажилтдаг хүчний дагуу гэж. Энэ дэлхийг харах юм бол хүчний дагуу бас байж байгаа. Хоосон орон зайн дээр тогтож байгаа. Гэтэ энэ яаж тогтож байгаа вэ? Ямар нэгэн хүч оршиж байгаа учраас тогтож штэ. Тийм ээ? За энэ аягтай усыг өргөж байгаа хүч байгаа учраас тогтож байна. Энээс ч дээш хэмжээнд тогтоож болно. Өргөх хэмжээний хүч чадал нь байх хэмжээний тогтоож барьж байгаа. Тэрнтэй адилхан за энэ дэлхий хоосон орон зайн дээр тогтож байгаа нь Бурхны
хүч байдаг. Аврагдсан хүний дотор бурхан ажиллаж хүчний дагуух тэр хүний бодож за итгэлийн амьдралаар амьдарч байгаад нэг ингэж амьдрах юмсан гэсэн нэг тийм бодол байдаг. Гэтэл тэр бодлоос ч илүүгээр ажиллах чадвартай нэг нь бурхан юм аа гэж. Дотор маань ажиллаж байгаа тэр нэг ингэж хин бэ? Бурханы үг шүү дээ. Тийм биз дээ. Бурханы үг ажилласан учраас бид нэр аврагдсан. Бурханы үг ажиллаж байгаа учраас бид нар одоо чуулган дээр ирсэн сууж. Бурханы үг ажиллаж байгаа учраас аврагдсан хүн Бурханы хүслийн дагуу амьдрах ёстой юм байна гэдгийг ухаарад амьдардаг. Энэ яаж бий болоод байна? Дотор маань ажиллаад байгаа энэ хүч буюу Бурханы үг байхгүй юу? Гуйх буюу бодох бүхнээс нь илүү хэмжээшгүйгээр үйлдэх чадвартай гэж байна. Бурханы үг бол үйлдэх чадвартай нэг. Ямар ч элднээс хурц Бурханы үг амьд бүүд идэвхтэй гэж. Бурханы үг бол идэвхтэй нэг. Үргэлж ажиллаж явдаг. Ариун сүнс тийм ээ энэ үгийг ухааруулж өгдөг, ойлгуулж өгдөг, мэдүүлж өгдөг, харуулж өгдөг. Заримдаа Библийг уншиж угаад ийм үг Библиэлд байдаг юм бах та. Хараад бүр инээдэг. Яагаад өмнө нь энэ үгийг хараагүй юм болов? Өчнөө олон жил Библийг уншлаа. Гэтэл ийм үг Библиэлд байдаг юм уу? Тэр үгээ хараад баярлалдаг. Яагаад вэ? Ариун сүнс тэр үгийг харуулж байгаа байхгүй. Ариун сүнс тэр үгийг ойлгуулж байгаа. Ариун сүнс тэр үгийг ухааруулж байгаа байхгүй. Дотор маань ажилдаг. Яагаад тэгж ухаарад байгаа вэ? Ухаараа гэсэн сэтгэл байна, тийм ээ? Өнөөдөр үгийг сонсоод сонссон үгийнхэн дагуу амьдрий гэсэн сэтгэлтэй залбирж байгаа учраас тийм сэтгэлээр ирж залбираад үгийг сонсож байгаа учраас тэр хүний дотор тэгж ажиллаж байгаа. Гэтэл юу ч бодлохгүй зүгээр ирээл залбирахгүйгээр үгээ сонсож байгаа хүний дотор бол энэ хүн үгийг ухаарах хүсэлгүй байгаа юм байна. Тийм учраас ариун сүнс тэр хэмжээний л ажилладаг байна. Тэгэхээр ямар хүн үгийг ухаарч, ямар хүн итгэлээрээ сайн амьдраад байна. Энэ үгийг ухаарах юмс. Энэ үгийнхэн дагуу амьдрах юмс. Тийм хүсэл байгаа учраас юу вэ? Дотор нь бурхан ажиллаад байгаа. Бодох бүхнээс нь илүүгээр химжээшгүйгээр ажиллах чадвартай гэж. Зарим хүнийг харах юм бол итгэлээр их мундаг амьдардаг. Ямар хүн тэгж мундаг амьдраад байна? Харах юм бол хамгийн урд суугаад үгийг сонсож байна. Үг сонсож байгаа байдал нь хамгийн ойроо сонс. Хамгийн ойроос бурхныг дагая. Хамгийн ойр бурхантай амьдрий гэж хүссэн тийм сэтгэл байгаа учраас юу вэ? Йошуатай адилхан байхнаас холддоггүй байлаа гэдэгтэй адилхан урд талын суудлаас салдаггүй байваа. Ер нь харах юм бол тийм ээ энэ урд суугаад үг сонсож байгаа хүмүүс нь итгэлээрээ сайн амьдрий гэсэн сэтгэлийг тэгээд амьдарч байгаа хүмүүс байдаг. Харин хойн суух юм бол тийм ээ үг ерөөсөө ордоггүй. Тийм учраас та бүхэн болж л өгвөл урагшаа сууж үгийг сонсороо. Хичээлдээ ямар хүүхэд сайн сурдаг үгэ? Хамгийн урд сууж байгаа хүүхэд сайн сурдаг шүү дээ. Хамгийн хойн сууж байгаа хүүхэд яг уу багшийнхаа тийм ээ нүр нэснийг болтчих гал ингээл те ардуур нь оргол ингээл юм асуучих үедээ те намайг дуудчих үедээ гэл ардуур л яваад байдаг. Хамгийн урд сууж байгаа хүүхэд тийм ээ багшийнхаа тайлбарлаж байгаа тэр зүйлийг хамгийн ойроос харж байгаа учраас илүү ойлгох боломжтой. Тэгэхээр Бурхны үгтэй ойр амьдрах чинээгээр Бурхан үгээ ухааруулж өгдөг. Тэр үгийг ухаарсан хүн яаж байгаа вэ гэхээр үйлдэж чадчих байгаа байхгүй. Тийм бооз. Итгэлийн амьдрал за үгийг ухаарч байж л үйлддэг байна. За Петрийг харах юм бол Петрийн дотор ч гэсэн энэ үг яаж ажилласан бэ? За Галат ном байна. Урагшин нэрвүүлээд Галат номын 2 дугаар бүлэг байна. За 2-ын 8 дэх эшлэл байна. За уншиж өгье. Учир нь Петрийг хослуулагчдын төлөө илч болгон дотор нь ажилласан тэрээр мөн намайг
харийнхны төлөө илч болгон миний доторч идэвхтэй ажилласан. За, Бурхан илч Петрийг босгоод энэ холслуулагчдын төлөөх илч болгон дотор нь ажилласан. Тэрээр нь намайг харийнхны төлөө илч болгон миний дотор идэвхтэй ажилласан гэж байна. Энэ Петрийг үг дамжуулах үед 5,000 хүн аврагдаж ирсэн. Юу вэ? Тэр хэмжээгээр энэ Петрийн зүрх сэтгэл Бурханы үг идэвхтэйгээр ажилласан байна. Идэвхтэйгээр ажиллаж, идэвхтэйгээр ухаарагдаж, идэвхтэйгээр үйлдэж амьдэрсэн. Дотор нь ажилласан гэж байна. Ямар хүний дотор Бурханы үг ингэж идэвхтэйгээр сайхан ажиллаад байна. Тийм ээ? Ямар хүний дотор ямар ч идэвхгүй, тийм ээ, зогсчихсон. Бурханы үг байгаа мó, байхгүй мó, тийм ээ? Бурханы үгээс зурж амьдарч байгаа мó, амьдрахгүй байгаа мó? Ер нь ямар үгийг зурж амьдарч байгаа вэ? Гэхээр би юу? Би амьдарч л байгаа да. Ямар үгийг зураад амьдарч байгаа вэ? Тэ? Зарим хүн би ийм үгийг сэтгэлдээ тэгээд амьдарч байгаа гэж. Энэ үгийг л би эргжүүлэх гэхэд амьдраад байгаа. Цээжлээ те, тэрийгэ бодоод тэрнийхээ дагуу ингэж үйлцэн чинь ийм зүйл болсон. Гарцаагүй тэр дотор нь ажиллаад байна шүү дээ, тийм ээ? Гэтэл энэ үг ажиллаж байгаа хүний дотор л тэр хүний үйлдэл өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Петрийг Бурхан илүү зохистой, илүү цэвэр ариун, илүү Бурханд хэрэглэгдэх хэмжээний амьдраасаа гэж хүссэн учраас Петрийн дотор Бурханы үг ажилласан байна. Илүү идэвхтэй ажилласан. Бурханы үг л идэвхтэй шүү дээ. Идэвхтэйгээр ажилласан Петр Библиэс харах юм бол бүр ийм үг хүртэл байгаа. Ядаж энэ Петрийн сүүдэр нь миний дээр тусаасаа гэж. Тэгэх хэмжээний тэ эргэн тойрныхан хүмүүс нь тэгж хүсэж амьдарсан ба шүү дээ. Яагаад вэ? Петр олон хүмүүсийг эдгээсэн, олон хүмүүсийг аварсан. Петрийн хүчтэй байсан. Олон хүмүүсийг аварсан, олон хүмүүсийг эдгээсэн, олон хүмүүсийг өөрчилж байгаа. Петрт хүч чадал нь байгаад байгаа юм биш. Бурханд хүч чадал нь байгаад. Бурхан Петрийн дотор ажиллах болохоор юу вэ? Петр тэгж амьдэрсэн байна. Тэгэхээр ямар хүний дотор Бурханы хүч ийм агуугаар илэрхийлээд нь харагдаад байна. Энэ сэтгэлд нь, амьдралд нь Бурханы үг л байгаа юм. Бурханы үг ухаарагдаж байгаа юм. Үг ухаарагдаж байгаа учраас Бурханы өмнө ийхүү амьдарч байгаа юм. За тэгэхээр бид бүхний хувьд ч гэсэн ялгаагүй. Бурхан миний амьдрал ч гэсэн ялгаагүй л идэвхтэйгээр ажиллахыг хүсэж байна. Идэвхтэйгээр тийм ээ ажиллаж, идэвхтэйгээр үйлдэж амьдрахыг хүсэж байхад би сэтгэлээ хав гэж хаачвал юу вэ? Бурхан ажиллахгүй шүү дээ. Бурхан бүх хүмүүсийг аврагдаасаа гэж хүсэж байгаа. Гэтэл аврагдъя гэсэн сэтгэлтэй Бурханыг хайж байгаа хүний төлөө Бурхан хэнийг нэг илгээдэг. Тэр хүмүүстэй уулзуулдаг, учруулдаг. Тэгээд дуудан авчирдаг. Яагаад вэ? Тэр хүнд Бурханыг хайсан сэтгэл байгаа учраас. Аврагдъя гэсэн сэтгэл байгаа учраас. Тэр хүнийг Бурхан гарцаагүй тийм ээ аврагдсан хүнтэй холбож, учруулж семинар үгийг сонсож аврагдуулдаг байна. Тэр нь юу вэ? Тэр хүн хүсээд байгаа учраас. Итгэлийн амьдрал ч гэсэн ялгаагүй. Бурханы үгийн дагуу хэн амьдрахыг хүсээд байгаа вэ? Тэр хүнд нь Бурхан үгээ айлддаг, үгээ өгдөг, үгээ ухааруулдаг. Тэгээд тэгж амьдрахаар нь бүр тусалж өгдөг гэж. Тэгэхээр бидний зүрх сэтгэлээс хамаардаг байна. Би үгийн дагуу амьдрах гэсэн сэтгэл үнэхээр байна уу, байхгүй байна уу? Үгтэй ойр амьдрах гэсэн сэтгэл байна уу, байхгүй байна уу? Тэр сэтгэлээс хамаарат Бурхан миний дотор ажилладаг байна. Ариун сүнсээр дамжуулан. За. Бүгдээ хамгийн сүүлд нь Эхлэл ном дээр за нэг үгийг харцгаая. Эхлэл номын 6 дугаар бүлэг байна. Эхлэл 6 дугаар бүлэг.
За 6-гийн 22 дугаар эшлэл байна. 6-гийн 22. За уншиж өгье. Нова тийхүү үлдэж өөрт нь бурхны тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ. За бурхан Новаг дуудаад зав барай гэж хэлдэг. Нова 950 настайдаа үүд болдог. За энэ завыг барихтаа 100 жилийн хугацаанд барьсан. Амьдралынхаа 11-ийг бол энэ зав барих хугацааг зарцуулсан. За 100 жилийн хугацаанд баригдсан барилга гэж юу байдаг болов? Бараг л байхгүй шүү дээ. Баринаг үл юу вэ? Төрхөөс авахд бүх хүртэл барина гэсэн үг шүү дээ. Дөнгөж төрсөн хүүхэд яаж барилга барих юм бэ? Тийм биз дээ. Гэтэл Новаг харах юм бол 100 жилийн хугацаанд энэ завыг барьсан. 100 жилийн хугацаанд энэ зав барих амар байгаагүй. Тийм биз дээ. Өдөр болгоно л нэг зүйлийг хийгээд байгаа хүн тэр зүйлээсээ хойдно шүү дээ. Тийм ээ? Гэхдээ Нова бурхны үгийн дагуу гүйцэтгсэн гэж байна. Ёсоор нь гүйцэтгсэн. За одоо Монгол чуулганд энэ тэнд барилга баригдаж байна. Чуулган босон байгуулагдаж байна. Барилгын ажил одоо ч гэсэн явагдсаар л. Энэ тэнд нээлттэй хийж, энэ тэнд барилгын ажил явагдаж, засвар, үйлчилгээ, шинээр тийм ээ. Газар аваад л тэндээ чуулган бариад л барилга бариад л ингэ явж байгаа. Нэг талаараа барилгын ажил гэдэг нь тоос шороотой холилдоол тийм ээ. Амар ажил биш шүү дээ. Хинч тэ сайхан цэвэрхэн хувц өмсөөл, цэвэрхэн ажил хийгээд явахыг хүсэж байгаа. Хин шороо тоостой ноцолдоо бол тийм ээ тэр барилга бариад л ингээл балин зураад явахыг хин хүсгэвдэ. Тэ? Барилгын ажил одоо ч гэсэн үргэлжилсээр л байна. Гэхдээ хэн нэгэн тэр ажлыг хийж вэж энэ чуулган тийм ээ сүм чуулган маань босон байгуулагдаж байна. Тэр дотор тэгээ хүмүүс ирээд аврагдаж байгаа. Бурхны ажил явагдаж байгаа. Бурхны үгийн дагуу амьдрах тийм ээ энэ Новад амархан байгаагүй. Ерөөсөө юу вэ? Гэр бүлийнхнэрээ л энэ завыг барьсан шүү дээ. 8 хүн л энэ завыг барьсан. Асар том завыг барьсан. Асар их зүйлийг хийж байгаа. Гэхдээ үгийн дагуу ёсоор нь гүйцэтгсэн. За ийхүү амьдрсан учраас Новагийн амьдрал юу вэ? Дахин нэг түүхийг бүтээж байгаа байхгүй юу? Ямар түүх вэ? Бурхан Адамаар эхлүүлсэн энэ амьдрал нь энэ Новагийн үерээр дамжуулан дуусч байгаа. Дахин шинээр түүхийг эхлүүлсэн тэр амьдрал нь Новагаар дамжуулан үргэлжилж байгаа. Нова эцэг хүртэл дуулууртай байсан үгийн дагуу амьдэрсэн учраас юу вэ? Энэ шин түүхийг эхлүүлж байгаа байхгүй юу? Үер болж амьд амтан амьсгаатай бүхэн үхүү гэж. Зөвхөн Новагийн гэр бүлээр дамжуулан энэ газар дээр дахин нэг түүхийг бурхан эхлүүлж байгаа. Бурхан Новагийн амьдралд ийм зүйлийг зөвшөөрсөн. Бурханы өмнө Нова ийм дуулууртай амьдэрсэн үгийнхэн дагуу амьдэрсэн учраас бурхан Новагийн амьдрал ийм зүйлийг зөвшөөрч байгаа. Тэгэхээр хэн бурхны үгэнд дуулууртай байна, хэн бурхны үгийн дагуу амьдэрсэн тэр хүний амьдралд бурхан урд өмнө хизэж болж байгаагүй, хоошидч болохгүй тийм үйл явдлыг тохиолдуулдаг байна. Та бүхний амьдрал ч гэсэн бурхан тийм зүйлийг тохиолдуулахыг хүсэж байгаа байна. Гэхдээ харин би тийм ээ тийм зүйлийг хүсэж байна гэдэг нь л чухал байна. Бурхны үгийн дагуу амьдарч, Бурхны үгийн дагуу шийдвэр гаргаж, Бурхны үгийн дагуу хөдөлж, Бурхны үгийн дагуу дуулууртай байж, Бурхны үгийн дагуу үлддэг тийм амьдралаар амьдрах юм бол та гарцаагүй амьдралдаа ерөөлийг авах болно. За, Бурхан хэлсэн юу гэж хэлсэн бэ гэхээр Израилийн ард түмнийг Бурхан цөлийн амьдралаар дагуулад хэлсэн зүйл нь юу вэ гэхээр
чамайг номогдоход чамайг сорж шалгаад эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд гэж. Бурхан бидрийг тийм ээ одоо итгэлийн амьдралыг чиглүүлж зааварлаж байгаа зүйл нь юу вэ? Сайн сайхныг өгөхийн тулд юм а гэж. Сайн сайхныг мэдрүүлэхийн тулд, сайн сайхныг өгөхийн тулд. Гэтэл тэр сайн сайхан зүйлийн юу вэ? Үгийн дагуу амьдарч байгаа хүн л сайн сайхан амьдралыг өөртөө авдаг бай, мэдэрдэг бай. Тийм амьдралаар амьдрдаг байна. Үгийн дагуу үйлдэж, үгийн дагуу залбирч, үгийн дагуу бодож, үгийн дагуу төлөвлөж, үгийн дагуу үйлдэж, үгийн дагуу хөдөлдөг, үгийн дагуу зохистой амьдарч байгаа тэр хүнээр дамжуулан Бурхан дотор нь идэвхтэй ажилдаг. Тэр хүнээр дамжуулан гэр бүлийн авардаг, тэр хүнээр дамжуулан эргэн тойрныхан хүмүүсийг бас өрөөдөг байна. Тэгэхээр та бүхэн үгийн дагуу үйлддэг тийм амьдралаар амьдрах гэж хичээгээрэй. Тэгэх юм бол та бүхний амьдрал гацаагүй Бурхан ажиллах болно. За хамтдаа залбираад дуусгацгаая. Биднийг үргэлж хайрладаг Бурхан таньда баярлалаа. Та биднийг аварж өгсөн таны нэгүсэл талархлаа. Бидний үлдсэн амьдралыг Бурхантай өөрийнхөө бий болгосон чуулган дотор удирдах байгаад талархаж байна. Бид Бурхан таны бий болгосон чуулганд ирээд Бурхан таны үгнээс суралцаж, Бурхан таны үгэнд дуулууртай амьдардаг, Бурхан таны үгийн дагуу амьдардаг тийм итгэж болж чадхад та тусалж удирдах өгөөрэй. Одоо хүртэл Бурхан таны минь хайж чадахгүй байгаа гим нүгэл, буруу муу зуршил байгаа бол тэр бүгдийг Бурхан таны үгээр тайлан хайж, Бурхан таны үгийн дагуу амьдардаг тийм хүн болж чадхад та тусалж удирдах өгөөрэй. Бурхан таны үгийн дагуу амьдарч, Бурхан танаас өрөөлийг авсан амьдралаар амьдрахад та тусалж өгөөрэй. Өнөөдөр юг бидний амьдралд үйлс болон хэрэгжиж чадхад та бидэнтэй хамт байж өгөөрэй. Үлдсэн бүх цаг хугацааг Бурхан таны нэгүсэл даатхан бидний үргэлж хайрладаг эзэн Иесусийн нэрээр гон залбирлаа. Амен.